Өнөөдрийн улс төр сүржинчхүү, сүртэйчхүү энэ зургаар эхэллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатар Зандан шитэр даргаыг намайг мдээгүй багт чөлөөлсөн хэмээн өглөө хэвлэл ярилцлага өглөө. За ингэхдээ мөн л нөгөө Монгол Ардын намын хяналтын ерхий хороогоор намаасаа хасагдсан энэ хоёр шиг хөөгдсөн тухайга сошиалос мэдсэн гэж ярьлаа. Ингээд эргээд дуулцах нүртэй ир хүн байя гэсэн зүйлийг яриад мөр ёсгалангийн талд орж байгаагаа энэ ярилцлагаараа одоо зарлж явах шүү. Уг нь Зандан шитрийн засагт багтаад явж байсан. Гэхдээ засгийн тэргүүн нь түүнд ямар ч хэлт болгоулгүйгээр засгийн газрын гишүүнээс нь хасаад оронд нь улсын хурлын гишүүн бэ энэ хоёрыг томилж байгаагаа олон нийтэд мэдээлсэн баг. За ингээд өнөөдрийн улс төр түүний яриагаар эхлээд үргэлжилж байна. Араас нь улсын хурлын даргаыг бүрэн эрхээсээ төдийлзээд за энэ холбогдоод байгаа нүүрсний хулгай, авилга, албан тушаалаа хэтрүүлсэн хүн амны хэрэг мэдчлэн эдгээр хар бараан хэрэгээ нэг тийш нь зэгцлээд буруутай бол буруугаа үрээд буруугүй бол шүүхээс буруугүй гэсэн шийдвэрээ барьж ирээд эргээд ажиллаа хийхийг шаардлаа. Яг одоо харагдаж байгаа дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ гишүүд энэ шаардлагыг өргөсөн. Нийтдээ 35 гишүүн гэж байгаа. Төлөөлөл нь болоод эдгээр гишүүд ирж байгаа. За тэгэхээр засгийн газрын талд эдгээр гишүүд байна гэсэн үг. За түүний ард 35 гишүүн байна гэсэн. Ёс зүйн хувьд шаардах нь зөв цэрэг хүчин ардчилсан намаас хүртэл ийм шаардлагыг тавьсан. Улсын хурлын даргын ажлаа төр хойшин тавиад за тэгээд шүүх хуулийн байгууллагаар шалгуулад ирээ. Нэр яриад байгаа шиг буруугүй юм бол буруу гэсэн шийдвэрээ аваад ажиллаа хий гэсэн зүйлийг яриад ингээд араас нь харилцсан улс төр явлаа. За гэтэл өчигдөр улсын хурлын гишүүн сайн зориг 55 дугаар тогтоол гэсэн тогтоолыг бариад засгийн газрыг огцруулах ийм саналыг гишүүдээс аваад явж байна гэсэн мэдээлэл өгсөн баг. За энэ засгийн газрын 55 дугаар тогтоол нь яадаг тогтоол юм бэ гэхээр одоо та бүхэнд уншиж танилцуулъя. Бүтнээр нь уншихгүй ерөнхийд нэг иймэрхүү байна гэдэг. 2025 оны 8 дугаар сарын 20-нд гарсан баг энэ тогтоол. Тогтоолын авсралт нэмэлт оруулах тухай гэж яагаад. За энэ ерөөсөө ийм юм билээ. Одоо миний ойлгосноор ашигт малтмал экспортлж байгаа одоо аж ахуйн нэгж нь одоо өөрийнхөө тухайн төрлийн нүүрс юм уу юу юм те жоншин за эсвэл алт ч юм уу юу ч гэдэг тухайн төрлийн экспортлж байгаа бүтээгдэхүүнийхээ 4.1 болон түүнээс дээш хувийг уулуурхаан биржээр хэрвээ арилжаалсан тохиолдолд одоо нийт экспорт гаргасан тухайн төрлийн бүтээх ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах юм төлбөрийг олон улсын биш Монголын биржийн үнээр арилжааны үнээр тооцож ашигт малтмал нөөц ашигласны төлбөр ногдуулна гэсэн юм журмыг 8 дугаар сарын 20-нд засгийн газар тогтоолын авсралтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна. За ер нь бол яг ашигт малтмалын тухай хууль дээр 47-гийн 1 дээр заасан зүйл нь юу байдаг вэ гэхээр экспортод гаргасан болон олон улсын худалдаанд одоо ингээд гаргасан бол олон улсын юм биржийн үнээр нь тооцож хамнаатын төлбөрөө авна гэсэн ийм одоо хуулийн дээр заагаад өгсөн юм байна. За тэгээ хоёрдугаарт энэ тогтоол нь өөрөө энэ он дуустал 6 сарын хугацаатай хэрэгжиж байгаа нь нэг талаас хардлага төрүүлж байна. Ямар нэгэн одоо хүний хувь компани эрх ашигт нийцүүлсэн байж магадгүй гэсэн ийм зүйлийг ярьсан байна. За харин нөгөө талд нь ингээд Буулуурхан сайд амдны мэдээллийгээд энэ одоо тогтоол гарснаас хойш харин ч илүү ашигтай ажиллаж байгаа биржээр арилжаалах нүүрсний тоо нэмэгдээд за ингээд ашигтай ажиллаж байгаа гэсэн зүйлийг ярьсан баг. За ингээд засгийн газрыг огцруулах гарын үсэг зураад явж байгаа юм байна. Энд нь нийтдээ бас нэг 30 гаруй гишүүн зурцсан юм уу да. Тэгээ ингээд хоёр талд гараад явж байгаа. Тэгсэн ардчилсан нам мөн яг энэ засгийн газрыг огцруулах энэ санал дээр хоёр хуваагдсан байна. Зарим нэг нь засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. Зарим нэг нь огцруулах шаардлагатай гэдэг аль дээр ерөөхдөө гар үсгээ зурцсан байгаа. Ингээд тодорхой нэр бүхий хүмүүсийн нэр гарцсан ч яваад байна. Гар үсгээ зурцсан гэдэг.
хамгийн сонирхолтой нь хүн намаас зорчхонд гишүүн зурсан гэсэн юм мэдээлэл байна. Энэ гэхдээ баталгаагүй шүү. Зүгээр юм мэдээлэл явж байгаа. Зорчхонд гишүүн өөрөө засгийн газрын бүрэлдэхүүнд ороод ажиллаж байгаа хүн шадар сайд засгийнхаа эсрэг гар үсэг зурсан гэж тийм мэдээлэл явж байна. Гэхдээ баталгаажаагүй. Ингээд хоёр талд нэг нь улсын хурлын даргыг бүрэн эрхээсээ зүтгэлзээд шүүхийн байгууллагаар ажиллаа хийгээд шаардлага хөргүүлж байна. Нөгөө талд Амрын Сахлангийн тал болохоор ерхий сайдыг огцруулъя гэд. Тэгээд огцруулахын тулд нэг үндэслэл хэрэгтэй. 55 дахь тогтооллыг үндэслүүлж бариад огцруулъя гэсэн иймэрхүү шаардлагыг хөргүүлэх гэдэг явж байгаа. За өнөөдрийн улс төр нэг иймэрхүү өрнөж байна. Цаашаага маргааш нөгөөдөр илүү одоо сонирхолтой бөгөөд гайхалтай улс төрийг бид харах бах. Ингээд сонирхол үзсэнтэй баярлалаа.